Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалтай холбоотой бодлого нэлээд хатуу болж байгаа. За үүнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн визийг зурчлах үйл явцыг улам эрчимжүүлж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 2 дахь удаа бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлснээс хойш Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх 100,000 гаруй визийг цуцсан гэж ерөнхийлөгчийн албанаас болон төрийн департаментээс мэдэгдэж байна. За учир нь бол энэ цагаачлалын бодлогын ийм байдалтай байгааг бол харуулж байгаа юм. За визийн энэ үйл ажиллагаанд өртсөн хүмүүсийн 8,000 орчим оюутан, за 2,500 мэрэгчин ажилтан болол үүнд өртсөн гэдгийг төрийн департаментийн даваа гарагт нийгмийн сүлжээний хэрэгсээр нийтэлсэн постод дурдсан байна. За тэдгээрийн ихэнх нь гэмт хэргийн улмаас Америкийн нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагатай холбогдсон учраас тэдгээрийн визийг цуцлсан. Гэхдээ ямар яар шийтгэл тэдэнд ногдуулсан талаараа дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргээгүй байна. Цуслагдсан бизнес тоо ийм өндөр байгаа нь Трампын засаг захиргаан өнгөрсөн жил цагаан ордонд буцаж ирснээс хойш эхлүүлсэн цагаачлалын эсрэг кампанит ажил ямар өргөн цар хүрээтэй явуулж байгааг бодит байдлаар харуулж байгаа юм тоо хэмжээ болж байгаа юм. За засаг захиргааны зүгээс 2.5 сая гаруй цагаач иргэдийг сайн дураар нь болон албатан гаргасан гэсэн мэдээллийг хэлж байгаа. За энэ нь бол рекорд дэвтсэн амжилт гэж өнгөрсөн сард мэдгдсэн гэсэн хэдий ч эдгээр албатан гаргасан хүмүүс түүний дотор зарим нь хүчин төгөлдөр визтэй байсан хүмүүсийг албатан гаргасан явдал нь албатан гарах үйл явц өөрөө хууль зүйн үндсэлтэй байсан уу? За мөн хүний эрхийг хүндэтгсэн ийм үйл явц болж чадсан уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм. Мөн Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа виз олохдоо илүү хатуу баримтлах болсон. За нийгмийн сүлжээг аккаунт болон нийгмийн сүлжээнд оруулсан мэдээллүүдийг нь хянаж шалгаж байгаа. За тэгээд тухайн хяналт шалгалтын дээр үндэслэж тухайн хүнд виз олгох хэсгээ бас шийтгэхээр болсон. За энэхүү нийгмийн сүлжээнд нь хяналт тавих үйл ажиллагаа нь улам бүр өргөжж байгаа гэдгийг виз хүсэгчдийн зүгээс хэлж байгаа. За виз цуслагдах болсон 4 гол шалтгаан байдгийн байна. За энэ бол нэгдүгээр хугацаа хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, халдах, хулгай байсан гэж төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Томми Пигот хэлсэн байна. Виз цуслагдсан нь 2024 оноос хойш 150 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэж тэрээр мөн хэлсэн. Мөн төрийн департаментууд энэ зүгээс Америкийн нутаг дэвсгэрт байгаа бүх гадаад иргэд манай хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэх мөн Америкийн иргэдэд аюул занал учруулж болцсохгүй хүмүүсийн визийг хурдан зочлох ийм арга хэмжээ авч байгаа. За үүний зорилгоор бол визтэй хүмүүсийг тасралтгүй шалгах төвийг байгуулсан. За энэ төв нь тус улсад хэнийг оруулахыг хязгаарлах ерөнхий ажлын нэг хэсэг болж үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байгаа юм байна. За төрийн департаментийн зүгээс мөн гадаадад ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсын дипломат төлөөлөгчдөд хандаж бас анхааруул уриалгыг гаргаж байгаа юм байна. За Америкт дайсгансан байж болзошгүй. За эсвэл улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд явуулж байсан ийм түүхтэй хүмүүсийг Америкийн нэгдсэн улсад оруулахад болгоомжтой хандахыг уриалж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсад бол Дональд Трампын засаг захиргааны зүгээс цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авч байхдаа хүч хэрэглэх ийм байдал бол илэрч байгаа. Өнгөрсөн хоногудад 3 хүүхдийн ээж 37 настай Рене Никол Гуд гэдэг хүнийг бол Миннесота мужийн Миннеаполис хотод машинда байхад нь бол буудаж ICE буюу Америкийн нэгдсэн улсын цагаачлалтай тэмцэх албанаас амь насыг нь хөнөөсөн ийм хэрэг болсон. За энэ мужид бол цагаачлалын хэрэгжилтийг эрчимжүүлсэн үед бол эрчимжүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор орон даяар энэхүү цагаачлалын кампанит ажлыг эсэргүүцсэн чагсаал цуглаан өрнөж байгаа гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд хүргэж байгаамаа.